Дэлхийн банкнаас бүс нутгийн орнуудад эдийн засгийн ит хүчил харилцан адилгүй байгааг дурдлаа. За тухайлбал Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 7 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа ч 2016-аас 2017 онд алгуур саарна гэж тамгалжээ. За харин Монгол улсын хувьд эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагаст 3% болж буурсан нь хөрөнгө оруулалт буурч хувийн хэрэглээний өсөлт саарсантай холбоотой гэж дурджээ. За түүнээс гадна уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс нүүрсний үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн салбарын өсөлт саарч улмаар эдийн засгийн бодит өсөлт тооцоолж байснаас 1.1% буурахаар байна. Одоо зэс алтны үн бол яг зах зээлийн бодит үн нь бол төсөв тусгасан үнээс бол үнийн тооцоолоос бол хайгуу доогуур байгаа нь үнэн яхааргүй өнөө өглөө харж байхад зэсийн үн Лондоны бирж дээр бол $5,100 тал байж энэ тонн. Тэгэхээр төсөвт байгаа тэр 6,000 гаруй доллароос бол хайгуу доогуур байгаа нь бол эндээс харагдж байгаа баха. Тэр энэ бол төсвийн орлогот бол шууд нөлөөтэй нь бол ойлгомжтой. Гэсэн хэдий ч энэ дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үнийн бууралт бол хэний ч төсөөлж яснаас илүү хурдцтайгаар унсан гэдгийг бид бас бодолцох ёстой. Тийм учраас бүх бурууг бас засгийн газарт одоо түлхэх бас өгөх боломжгүй өгөх нь бол бас шударга бус. Төсвийн хүндрэлтэй байдал цаашдаа үргэлжлэх төлөвтэй байгааг онцлоо. За тиймээс төсвийн зардлыг орлогын тасалталтаа уялдуулан тодотголыг хийхгүй бол оны эцэс төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас давах эрсдэлтэй байгааг хэллээ. Тэгэхээр Монгол улсын хувьд холбогдуулаад хэлэхэд төсөв санхүүгийн хувьд улсын төсвийн хувьд холбогдуулаад хэлэхэд бол энэ богино хугацаанд бол бас амаргүй нөхцөл байдлыг даван туулж байна. Тэгэхдээ нөгөө талаас энэ зарцуулалт тал дээр бол бид хянамгаа гэдэг үгийг бол дахин хэлж байна. Маш хянамгаа хандж ээж тэр зарцуулах боломжийнхаа хүрээнд энэ зарцуулалтын асуудалд хандаж сурах улс төрчид бол бас энэ нөхцөл байдалтай захирагдаж сурах нь бол туйлын чухлаа. За эдийн засагт үүсэж байгаа эдгээр хүндрэлүүдийг шийдэхийн тулд төсөвт тодтгол хийж хөгжлийн банкны арилжааны шинжтэй зарцуулалтанд хяналт тавих хэрэгтэй зөвлөлөө. За мөн Төв банк мөнгөний хатуу бодлогоо цаашд үргэлжлүүлж төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтаа зогсоох хэрэгтэйг онцолсон юм а. За харин ядуурлыг өсгөхгүй тулд нийгмийн шинж чанартай чухал ажлуудад түлхүү хөрөнгө оруулалт хийж нийгмийн хамгааллын бодлогыг илүү сайжруулах ёстойг Дэлхийн банк зөвлөлөө.